Лувсан зан. Хуучин Цэцэн хаан аймгийн Самбэсийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Булган сумын харьяат талхын Лувсан зан гэгч нэгэн сайн бүх байжээ. Тэр залуудаа халахын 7 хошууд аншиг наадамд барилдаж заан цол аваад буцаж явахдаа одоогийн Хинтээ аймгийн Баян овоо сумын нутгийн нэгэн айлд бууж цай уугаад мордоход нь тэр айлын гэрийн эзэн манай гадаа хүн мөргөдөг маш аюултай догшин бох байгаа та анхааралтай яваарай гэж загчээ. Лувсан зан. За гайгүй үздээ. Эгээл алуулчихгүй үздээ гэж хэлээд гарчээ. Гэрийн эзэн санаан зовоод хойноос нь хартал нөгөө хүн ганцгандаа байсан зодог шуудгаа гаргаж өмсөд өнөө айхавтар мөргөдөг бухын наанаас очиж байхыг хараад бүр гайхаж сандарчээ. Бухч нүцгэн хүн хараад уламл уур нь хүр бололтой мөргөх гээд шууд өөдөөс нь дайрт Лувсан зам огцом зайлаад хүзүүний орчим ганц хүчтэй алгадтал бухч дороо ойчоод хөдөлсөнгүй. Лувсан ч эргэж ирээд ховцсоо өмсөд мордоод явчихаж харин мөргөдөг бух түүнийг явснаас нилээд хон арай гэж босоод өхрийнхөө хойноос аажуухан явсан бөгөөд түүнээс хойш хүн мөргөхөө болсон гэдэг. Талхын Лувсан зан эд барилдаж ёстой бэр хүчин намтагдж байсан үедээ Самбэсийн хошууны ламын хийдийн наадамд барилдахаар очижээ. Замд нь цав цагаан толгойтой дээл хувцсан нар салхинд ганцсан урд залуудаа барилдаж явсан бол уу гэмээр сайхан биетэй өвгөн мөртөө шогшиж яваатай тааралджээ. Түүнтэй минь тусаа мэдэлцсэний дараа өвгөн чи барилддаг бололтой хүүхэд байна. Бодвол ламын наадамд тоосоо өргөх гэж яваа биз хэмээн асуужээ. Лувсан ч идэр залууган омголон зангаар тийм гэж хэл би ч бас ламынхаа наадам тоосоо өргөх гэж явна гэв. Лувсан энэ өвгөний барилдахч гайгүй байхаа дотроо инээд нь хурц сууснаа. Тэр хоёр ч олон юм ярьсангүй жаахан явж байгаад салхтаа залуу насны сагсуу зангаар өвгөн танаас хэр их тоос гардаг юм бол гэж хэлчихэд морио гуйдаад явчихжээ. Нилээд холдоод эргэж харвал тэр өвгөн нөгөө янзаараа шогшиж явна. Лувсан зан тэр оройгоо ламын хийд дээр очиж унтаад маргааш өглөө наадам хийх газар очиж бүхийн даамалд нэрээ бичүүлээд наадам эхлэхийг хүлээж байжээ. Баг уд өнгөртөл наадам эхлэхгүй байхаар нь таньдаг хүнээс энэ наадам яагаад эхлэхгүй байгаа юм бэ гэж асуужээ. Тэр хүн гардгайг хүлээж байгаа юм байна гэж хэлв. Гардгуй гэдэг нь бас ямар гайны амтэн ирэх юм бол гэж бодож байтал хүмүүс гардгуй ирлээгээд шуугилдаад явчихв. Харсан чинь нөгөө өчигдөр хөдөө уулзсан цагаан толгойтой өвгөн ирээд морниосоо бууж байгаа харагдав. Энэ өвгөнийг юунд ингэж хүлээдэг юм бол гэж бодоод сууж байтал наадамч эхэлж нөгөө өвгөн энд тэндээ нөхөөс тавьсан хуучин улаан торгон зодог шуудаг өмсөө зүүн талын тэргүүн магнад гарч байгаа харагджээ. Өвгөнч түүнээс дутхгүй хоёр давлаа. Лувсан зан идэр залуу идбэр явдал нь нэмж явсан болохоор тунч амархан хоёр давлаа. Гурвын давааны ам авахулж гардгуй ам аваарэ гэж бүхийн даамал хэлтэл нөгөө өвгөн өчигдөр надтай хөдөө уулзсан нэг хүү хаана байна? Хүний дээгүүр сарвчлан гаржээ. Лувсан би энд байна гэж сууж байснаа өндийжээ. За би энэ хүүг авъя гэж хэлээд эргэж. Лувсан ч тийм аз байх гэж өөрөө гуйж орж ирсэн энэ олзоор төвөггүй гурав давчихъя гэж бодоод дотроо баярлаж байв. Өвгөн зүүн талын тэргүүн магнаа болохоор гурвын давааны хамгийн ихэнд тэр хоёр барилдах бол тэр үеийн бүхчүүдийн дотор талхын Лувсангийн гурван дайралтыг ямар ч сайн бүх өнгөрөөхөд хэцүү гэж ярьдаг байжээ. Лувсан зан өвгөнийг дархан мэхээрээ дайрсан боловч цаадах нь жаахан хилтийг аядаад ойдсонгүй. Дахиад нилээд сайн хүчтэй дайртал урдынхаасаа улам хөдлөхгүй янзтай байна. Бүх хүчээ дайчилж байгаад 3 дахь удаага дайрсан чинь ёстой ургаа хад мөргсөн юм шиг огт хөдөлсөнгүй. Ингээд хийх мэхээ дуусаад бариад зогсож байтал өвгөн "Хүүхээ одоо дахиад хийх юм бий юу?" гэж асуугаад "Одоо миний ээлж болоо шивдээгээд зүүн хөл дээрээ давхар хавсарч цохиод хаячхаад яваад өгчээ. Талхын Лувсан онооны асар дээрээ ховцсоо өмсөөд сууж байтал өнөө өвгөн ирж "За хөөмөн чамд маш их хий байсан юм. Харин одоо арилсан байхаа. Чи их сайн бүх болж олон жил сайхан барилдан да. Харин чамд бүх хүний хувьд нэг зүйлийг захихад хүнийг битгий голж ам гарч бай. Энэ бол бүх хүнд цээрлэх зүйлийн нэг юм шүү" гэж хэлсэн гэдэг. Үнэхээр тэр цагаас хойш талхын Лувсан зааны хийнэрлж олон жил сайн барилдаг нутгийн алдарт бүхтийн захиасыг биелүүлж халахын их наадмын дивжэн дээр нэр алдарн зуурайтсан юм гэдэг. Тэр өвгөн Цэцэн хаан аймгийн Самбэсийн хошууны баг гомб гард гэдэг хуучны нэгэн алдарт бүх байсан агаад эрийг нас уулыг цас дардаг юм болохоор байгаль ертөнцийн жам ёсоор өвгөрөөд явж байсан тэр юмсанжээ.